Хөвөн урсах амьдралын нэг өдөр эхэллээ. Ажлын өглөө бүр өөр бүтээгөөр дэнгэж эхэлдэг билээ. Хөвсгөл нутгийн хөгжлийн зангилаа төв болсон мөрөн сумын зүүхэнтэй орших албан газрын нэг өдрийг сурвалжлахаар манай баг энд ирсэн маань энэ юм аа. Өрхийн эмнэлгийн өглөө бүр өөр эхэлдэгч хүний төлөө байдаг нь өнгөжл юм. Далайн хэлбэрэлд өрхийн эрүүл мэндийн төв нь 9-10 дугаар хороо хөх толгой дүүргийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй бүртээвчтэй хүргэж буй юм аа. Далайн хэлбэрэлд өрхийн эмнэлэг нь 9, 10, 11, 14 хөх толгой дүүргийн хүн амт нийт 13,000 гаруй хүн амт үйлчилдэг байгаа. 0-5 насны хүүхэд нь болохоор 422, зөвхөн 10 дугаар хороо нь болохоор 3660 хүн амтай. Тэгээ хөгжлийн бэрхшээл нь болохоор 2024 оны судалгаар бол 122 хүнд групп асаргааны асуудал нь шийдэж өгдөг байгаа. Жилдээ ерөнхийдөө 50-аас 60, 15-аас 49 насны төрөх насны эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд орж төрөлдөг байгаа. 7 хоног болгон төрсэн ихнийраага эргэж хөвшсөн байгаа. Одоо би 2 сувилагчтайгаа явна. Нэг сувилагч 67 маань гэрийн тусламжийн айлуудаараа орно. Даасран тэгээ би ихнийраага эргээд тэгээ товлын хүмүүс хэвтрийн хүмүүсээр ороод байгаа. Өнгөрсөн оноос эхлэн 10 дугаар хороонд тус өрхийн эмнэлгийн салбар байгуулагдаж хөх толгой болоод дүүргийн иргэдтэй анхан шатны тусламж үйлчилгээг улам ойртуулсан. Өглөөний шуурхаагаар үүрэгт ажиллаа хүлээж авсан мөнх цэцэгэмч салбарын үйл ажиллагааг совилагч Жавзандуулан Даваасран нарын хамтаар хариуцсан ажиллахаар гарч байгаа нь энэ юм аа. Жоох л уу одоо яв 4 50 км. Тэгээ айрхан сумдууд бол ерөнхийдөө дуудлага ихтэй өдөр бол тэгээ заримдаа 7-8 цаг хүртэл явна. Тэгээ завсраар нөгөө гэрийн тусламжийн айлаараа орно, яраага үзнэ. Тэгээ дуудлага ирвэл дуудлага руугаа явна. Тэгээ нөгөө вакцины хоцрогдолтой хөөхөд байх юм бол бас гэрээр нь орж вакцина хийлгээрэй гэж сануулж очиж хэлнэ. Манай эмнэлэг бусад өрхийн эмнэлгийг бодоход ер нь хүн ам чигтэй газар талбай хэмжээс ихтэй. Өөр хороон дээр байгаа мөртлөө манахаас шилжихгүй, манахаас тусламж үйлчилгээг аавна гэдэг нөө 4-р ороо, 7-р ороо одоо байранд орсон байгаа хүмүүс тусламж үйлчилгээгээ манахаас аавна гэх юм бол тэн дээр очино. Тэр бас үйлчилгээ сайн. Эмнэлгийн нэг машинтай. Тэгээд нөгөө манайх ч хүн ам ихтэй. Тэгээд нөгөө олон эмчтэй учраас яг ажлын 5 хоногт багтахгүй болохоор давхардаж гарна. Тэгээд давхардаж гарч байгаа үед бол хувийн унаагаараа давхар явчихна. Салбар дээр ажилласан хүн өрөөндөө сууж өнжинэ гэсэн ойлголт байхгүй. Өглөө бүр үзлэг хийж баг үд хүргээд гэрийн эргэлтэндээ гарна. Өрхийн эмнэлгийнхэнгээ чухамдаа юу хийж, хэрхэн яаж иргэдтэй үйлчилгээг бид өмнө нь төдийлөн сайн мэддэггүй байснаа нуугаад явах уу? Гэтэл энд амьдрал өрнөж ажил хүндээ хүрдгийг олж харсан юм. Гэрийн эргэлтээр ахмад настаа тойлж заавар зөвлөмж өглөө. Та энэ дээр сууж 아래 옥진이 아이고 그치. 이 맛도 좀 잡혔으니. 감사 다이카 뭐. 야야. 우연히 오래. 자, 저거기 디기를 그랬어요. 아, 이거. 무슨 걸 짜서 하도 있는. 하도 있냐지. 네. 세율이 왔어 나한테 저 듣고 싶어야지. 자, 좀 기대 쳐라.
Яг хэвтрээ босч чадахгүй дээ хүмүүст бол усанд оруулж өгнө. Дасраа малчтай хамтраад усанд оруулж өгнө. Тэгээ шадлага хийн, бомб тавина, массажны аппаратаар массаж хийж өгнө. Хүмүүс хөзөө хөшчүүс мэдэж гар хүлийг нь humсыг авч өгнө. Тэгээ ар гэрт холгол цоор үүсгэсэн сэрээлээ байрлал солих, цагаан эргэлээ эднэрийн тэнэгс мэнчгээд асаргаа суулганы талаар зөвлөгөө сайн өгдөггүй цагаан эргэл нь үрчгэр байгаад хэвтрийн үн чинь бас хөөдөж чадахгүй хэвцээр гад холгол цоордыг үүсгэхдээ чээж өндөрлж өгөх, босоо суулгаа өндөрлж суулгах. Тэгээд хүчилтөрөгчийн аппарат шаардлагатай бол хүчилтөрөгчийн аппарат ингэхээс хүчирч өгч хүчлэгч өгнө. Гоё болоо. өнгөрөөж авч. Энэ хөл загтах болохоор зоолтой маань хөвгдөд. То миний тухай тул ирсэн. Гомны энэ үе шиг харьцааны соёлтой энэ үе шиг нөгөө хүнийг ядгууран гадарлагддаг хичээр. Нөгөө залуу хөвшөө өнгөхгүйгээр сайхан үйлчлэх. Энэ үдэн дээрээс их байж явж байгаа. Наамын дэрэг чийхтүү 9 цаг ихэд хурж хийж өгөөд. Сайхан. Өнөөдөр уугаараа заа. Таалтуу. Тийм жоох их. Яах вэ? Ер нь жоохон баг болсон үед нь даралтны юм таллаад ууж болно шүү заа. Оо. Тийм бүр уухгүй хэлж болохгүй. Оо тэгвэл сая жаахан огшчлээ юм. Амуу зүлт нь гайгүй. За чиж нэг цаг юм чи. Тэр зэр гарч ийн. Тэр гарахгүй. Биер нь юм гараад байгаа юм те. Би энэ маа чидгүү гарчлаа. Чичгэн. Загнаад байна уу? Тийм загнаад. Халуурж гин үү та? Хариу орой халуур юм. Би яг цагаар. За. 8 цагтаар 15 цаг. За. Бороо гооч. Энэ өгтөч нөрөө игээд өрснээс энэ дээр юун зараа мэн игээд өчөж байгаа. Тий. Очиж хэлдэг юм болов уу очихтайргүй. Тэг түнгэл уцсан ходоодлоо гэдэг өөрснөө аянд өрөөд ирж байгаа. Тий. Нөө яагаад ч 9 цаг дээрэл таримаар ажил бодож байгаа. Үйлчлэгээр маш Мандасаа. Суртаа энэ хамт олон хэлж юу гэж хэлмээр байна. Эсвэл маш их баярлалаа гэж хэлсэн чинь. Ард иргэдтэй тусламж үйлчилгээг чанартай бас ялгарлахгүйгээр тэгш хүртээмжтэй хүргээ тухайн хүнийг бас өвчнөөс нь ангижруулъя. Тэр хүнийг өвчнөөс ангижраад бас нөө инээгээд баясгалтай байх баярлалаа гэдэг үгийг тэр хүнээс сонсгол ерөнхийдөө бид нар нэг хурам авч идэг. Завгүй амьдралын хэмнэл айл бүртээ өглөө ажилдаа гараад орой ирсэн өдөр хоногуут ээлжилж буй. Өрхийн эмнэлгийн эмч сувлагчийн ажилч мөн өглөөнөөс орой хүртэл энэ завсар өдөр насныг өөрийн хүүхэдчигээ тоолж завгүй амьдралын хэмнэл донд байх үр хүүхэд бидний өмнөөс өндөр настай ижи аав нь санаа тавьж буй. Өрхийн эмнэлгийнхэн байгаа гэж бодохоор цаанаас нэг сэтгэл дулаан санагдсан. Ачгүй. Ханхан шавхаг үн чинь хөх гарна гэдэг хамтдаа болсон дугас аваад бүхий хүмүүстэй хийдэг. Тэгээд нэг хийхдээ хаваа 10-15 минут хийдэг. Өчнөө баг болсон шавхаг юм. Үүтэн аягүй сайтай. Ахаанхаа 3-4 хийчихдэг. Хүмүүс маань гар хөөсөн өвгөн өвгөө бачаа гэх нэг аягүй үүтэнтэй гоё аппарат байгаа. За хамцаагаа ашлуулад төшлөлөөгөө лав суугаад хөлөө удлаа шаланд хүрхэн үү. Гаралцсан 300 гурав гана. 137.80. Гаралтны юм уудаг үлээ. Өдөр уудсан. 96.80-тай. За юу зүйлтэн. Зөөр хөл өвдөд. За хөл өвдөд бадаараад ингэ шагаагаар хатчих жаа.
Хөрөнгөний хавцсан юм байгаа яа. Байхгүй зүйл. Гараас өвдөж юм үчир. За. Мянган жигдээд. Эрдсэн шинжилгээ өгчээсэн үү? Эрдэстэй кальц. Тэгээ кальц ер нь хэр уудгүй. Уудгүй. Тэжсэн байна. Өглөөгөө оранж яхан хатуулсан шүү дээ. За, ингээд дарахаар хонхож ийн хонхоо. Үеийнүүд нь хавдаж улаах уу? Үгүй. Ерөнхийдөө бас нөгөө Д кальц эрдсийн дутагдлаас болоод сүүлгээр өвдөж болох ер нь таны буян мөчний шинжилгээ өгнө шүү. За. За тэр шүрмэс татаад байгаа л ерөнхийдөө угаасаа кальцийн дутагдлаас болоод гэж байгаа шүү. За. Энэ өвчин намдах хэмээ та аваад уугаараа энэ давхар өрөвсөл тарна шүү. За. Өвчин намдаж өрөвсөл. За энэ симптомууд өвчин өвдөд байгаа тул улаан туяагаар шархсан чинь даст нэг байгаа тул өвчин намдагчтай тосоор иллээ гэж өгч байна. Өвчин байгаа юу? Шагаас гэрэл өвдөд байгаа гэдэг өвдөлтөөс ингээд зөөлсөн иллэг барай. Тэгж байгаа. Ганыхан хаагаар гэж байгаа юм. Та хүлээ дааруулж болохгүй шүү. За, өдөн жоохон хүүхдэн л байгаа юм да. Энэ дээр өдөр болгоно ингэж хийж явна. Манай хийх нэ. Саманах гэрэн гэсэн чараа хүүхдүүд ахны цаашаа хүмүүс үе мөчнөө хаачтай хүмүүс төвөөсөө барыг хийж өгдөг. Энэгээр болохоор бочон сошиал хөгжлөе хүмүүс аюулын дуртай сэтгэл хангалуун байдаг. Бочон сошиал шангам чиглэл сайждаг. Ташаан нэг хүнээр болохоор 3 хоног гэдэг. Босод болохоор өөрөө хөгжлөе. Бүрхэн дээрээс их сайн. Байсагаад хэрэг үйлчилдэг. Байсагаад массаж хийдэг, тэгээд тарай хийдэг, үрээр хэрэг үйлчилдэг, үздэг. Содогч нь эмчилгээ хийдэг, эмчний үздэг. Хүүхдүүд нэг сайхан харьцаатай. Ажилдаа өөрөмсөө хүний төлөө хөдөлмөрлөдөг тийм юм байна. Миний төлөө үйлчилж эмчилж байдагтыг баярлдаг шүү. Тэгээд ажлын дээр амьдсаа. Их хэмжээр ажиллаад 8 жил гаруй ажиллаж байна. 8 жил гаруй ажиллахдаа бол шантрахгүй надад байсан. Ажлын хитэг ачаалал, хэцүү үйлчлүүлэгчээс ирж байгаа янз бүрийн зан авир, бас зүгүү үйлдэлээс болоод бол шантрах ажлаасаа гарыг гэж бодох үйл надад зөндөө байсан. Сайхан хамт олон бас сайхан иргэдийнхээ баярлалаа гэсэн талархлын үгнээс нь ерөнхийдөө урам авч өдөр хүртэл ажиллаа хийж явж байгаа. Манай баг хамт олон бол найрсаг, нийтж нэг нэгэндээ тус дэмтэй мундаг хамт олон байгаа. За ер нь бол ачаалтаа өгнөө. Одоо энэ мардаг тийм дуудлага, няраа эргэлт, за гэрийн цэслэмж үйлчлэгээ ахмад насны ингээд эргэлтүүд бүгдийг ингээд хийгээд явагддаг. Одоо манайхан ч 7 хоногт нэг өдөр одоо нэг эмч нэг сөүлэгч манай одоо хороо нэмсэлэгч манай хилчлэн гараад хороогоороо тойроо сайхан дуудлагандаа яваад няраагаа эргээд ахмад наснуудаа үзээд гэрийн цэслэмж үйлчлэгээ өргөөд ингээд сайхан явдаг байгаа. Дуудлагараас тариа ирвэл бас гэрийн тариа хийгээ явна. Цэслэмжүүд ингээд явсаар байгаа л өглөөнөөс орой ажлын цаг 6 цаг дуслаад ингээд уралдаал яваал өнгөтгдөө. За дуудлага шиг боллоо. Байна уу? Байна. Мөн байна дуудлагац. За яасан юм бол? За төрөөд хэд хонжгоо яриа влаа? За ойлголоо. За гэрээ аяг нь идээ дөө. За ойлголоо. За одоо удахгүй оршно. За хөтөлгөө дээр нэг дуудлага ирлээ. Няраа хөхт маань халуураад үйлгнаад
яга 22 хоногт няраа хөхтөнд дуудлага ирлээ. Одоо дуудлага руугаа одоо шууд тавхад очих. Өнөөдрийн өдрийн дуудлагад зол баяр эмчээ совилогч Хонгор зул жолооч Батхуйг нар ажиллаж байгаа. Иргэдэд хүртээмжтэй чанартай тусламж үйлчилгээ үзүүлж тэдэнд хүрч ажиллах нь өрхийн эмнэлгийн нэн чухал урдаа барих ажлын нэг юм аа. Үйлчлүүлэгчтэйгээ байнга харилцаж тэдний тусламж үйлчилгээний талаар ямар бодол сэтгэлтэй явдгийг мэдэж түүний мөрөөр хүрч ажилладаг гээд онцлог давуу талууд олон байдаг юм билээ. Жохоо алуусан уу? Ойлыг надад авъя. За. Өсөө ийсэн гавар нь. Надад аваад Нүд жоо ирээчэндээ байсан. Энийг тавьчих. Өдөр ууцсан. За хуун гоё зүйлсэн юм тий. Тавнал л Айлээ. Амсгал хийм биш үү? Нэг хоронос. Опа. өдөр өгсөндөө оролцоо тийм ээ. Тий. Тэр шингээсээ ба Тий. бактери эсрэг хэрэгээр суугаад өгөхгүй юу? Тэгээ олон оны яаж Алтын гэж. За 86. За 91. Гой бууч. За. Цээж 82. Малитер. За гойн 3 тайгийн хэмжилтээр авчих. Гойн 96. Гарын алга 0. За хөдөө бол 0. За шаардлагагүй явж байгаа юм дууссан. Нөө одоогоор нь хөхийн сай өгүүлээд хоёр цогцтон усанд өдөр бүр оруулаад тэгээд Д витамины сай өгөөрэй за. Агаарт гаргаж байгаа юу? агаарт хэд гарлаа? 2 дугаараа байгаа дэжтэй. Нөгөө ингэж хэлж байхдаа бид хоёр уусаж ингэж хаалцах байхгүй. 3 ил 80 грамм болсон. Тийм үү. Тэгэхээр жин дээрээс анхаарч байгаа хоолтон дээр хөхөөсөө өгүүлэх юм шүү за. Ээж өөрөөс хоолуудаа сайн сайн унтаж амрах хэрэгтэй шүү за. Халууны нүцчих гоо. За тэгээ болчихлоо дөө. За энэ юм төчөд хэцүүгээрээ за. Тэгээ 7 хоногийн бас 3 дахь ирнэ. Тэгээ 2 сараас вакцин хийгдэн. 3 сар вакцин хийгдэн, 4 сар хийгдэн, 5 сар хийгдэн. Тэгээ 5 сараас нь хойш манай бас тэрээд байна. Хасаас хөрөөсөн тэрэг тэгээд Көрхит ёо юм ээжтэй. Сэтгэл санаа бас тайван байх хэрэгтэй. тэр хөтөлбөрийн тест гэж Хөвөлцөн дээ. Тэр өмнө ихтэй үйлчээс. 6 жилийн өмнө хүрчээсээ ер нь яг тэгтээ энэ хэсгийн имлэг, уртлын нэгэн имлэг энэ явж байсан. Тэрнээс хойш нь явж байгаагүй. Тэгээ энэ жил бас ингээд явахад бол бүх юм бас нэлээд өөрчлөлт орсон байна. Тэгээд урхийн имлэгийн хувьд бол манай урхийн эмчнэр бол маш очиход их гоё зөвлөгөө өгдөг. Хурдан шуурхаа үзүүлжүүлдэг. Залуучуудын хувьд гэх юм бол ерөнхийдөө бол очиод өөрсдөө хурдан шуурхаа олон талаа тийм янз бүрийн зам байхгүй их сэтгэлээсээ тэгээд их тийм ноён нуруу сайтай хүн юм даа гэж нь харж явдаг. Тийм тэгээд бас яг энэ нэмж дээрээ гарч ирэх танилтанд ороод ингээ хүүхдээ өөртөө тавьж байгаадаа сэтгэл маш хүндэр байгаа. Дээр ч гэсэн бас ингээд юу ачтай юм чи яг хүүхдээ ажлын цаг өнгөрсөн болоход яг бас үзээд өчөж байгаа байхгүй юу? Тэрэнд нь маш их баярлсан тийм. Одоо ерөнхийдөө нараа үе гэдэг маань 1-ээс 28 хоногтой хэлдэг. Тэгээд 28 хоног дотор бид 4 удаа ирэх хэрэгтэй байдаг. Тэгээ 0-5 настай хүүхдүүдээ бас хяндаг давхар. За 1 нас 14 хоногтойд бид нэр ирж гэрээр үздэг. 2 сар, 3 сар, 4 сар, 5 сар хүртэлх хяналтыг бол өрхийн эмнэлэг дээр авдаг. Яагаад гэвэл энэ нөгөө дахлаажуултанд хамаардаг учраас эцэг эхчүүд бол заавал өөрснөө очих шаардлагатай байдаг. За тэгээ 5 сараас хойш 6 сар 7 сар 8 сар гэдэг ингээд 0-5 нас хүртэл манай өрхийн эрүүл мэндийн төв хянах учиртай байдаг. Далайн хэлбэлт өрхийн эмнэлгээс за одоо 10 дугаар хороонд хамгийн маань хорооны одоо хамгийн өндөр настай хүмүүс маань дуудлага өгсөн байна. За дуудлагаар одоо даралт нь буух байгаа, артерийн даралт ихсээд байгаа, буух байгаа гэд дуудлага өглөө. Одоо ингээд дуудлага руу дээр орцгоё.
Дуудлагагүй өдөр гэж байхгүй. Өдөрт хамгийн багадаа л 5-аас дээш дуудлага ирнэ. Эмч, совилогч, жолооч хүрэн ажил гудамжнаас гудам дамжиж өрнө. Хэдий эмч хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хурц үйлчлэх нь тэдний хувьд хамгийн сайхан байна. Хоттой яжгаад ирв. Тэгсэн. За. Арилтны мөг нь ууж байгаа. Ууж байгаа юу? Зөвхөн ихтэй дэдгүй. Эмээ өдөр болго ууж гин үү та? Яаж гин? Өдрийн нэг Хаяа ууж гин үү? ууж байгаа. Өдөрт нэгийг л тогтмол ууж байгаа юм тест тий. Сайн байна. За даралт энэ талтаа 145-95 таа шүү. Их вэ шүү жаан тий. Даралтны имээ уугаад юм өндөр байгаад байна уу? Нэг ганцыг ууж байгаа. За энэ үзүүлээ. За энэ талтаа болохоор 150-95 таа байна. Даралт өндөр байгаа юм байна. Толгой өвд шилүү үзүү өсөж гин үү? Нүд бүрэлдэж гин үү? Үжих мөрөлдсөн тийм үү? Шилүү үзүү энэ өшөхгүй гайгүй нөө. За. Имээ хэдэн цагт уусан? Өглөө уусан уу? Өнөглөө уугаагүй хаа. Уугаагүй байгаа юу? За. Тэг өчигдөр уулна уусан юм тий. Энэ окенер хойстоор магнезиум хонгондоо. За даралт буулгах тариа. Болчонд хийгээд үгүй заа юу? Тий. За зөвхөн чагнуулч юу? Зүрх мөрх өвдөж гин үү? Зүрх өвдөв. Цээжин чагны, уушгин чагны ханиалгасан юм байна уу? Гайгүй юу? За. Та хамраараа сайхан гүнзгий амьсгалаа аваад амаараа гүнзгий гаргаараа заа юу. Гаргалаа. Оос. Хамраараа авлаа. Амаараа сайхан гүнзгий гаргаараа та заа юу. Хамраараа аваад. Имээ авах юм биш үү бичүүлээд. Авах юм биш үү. За юу. Тий. Ганцаар хийхгүй. Хонгондоо хийн. Та хөвчих. За баг зэрэг өвдөн шүү заа юу. Яах вэ? За нэг 2-3 хоногтой бас нэг жоохон өвдөж яваа. За хатгалаа цачив. За бүдүүр цус тайраг утраа шахлаа. За 2-3 хоногтой маачхгүй нөхгүй уус өрөхгүй шээ заа юу. Маргаашаас хүлэн жоохон бадаарах баг. Ингээд даралт буулгах тариа шүү заа. Тэгэхээр одоохондоо даралт өндөр байгаа учраас та илүү дутуу хөдөлгөөн хийгээд ингээд огцон хөдөлгөөн хийхгүй орондоо хөвдөөд суугаад байж шүү заа юу. Даралтаа ерөнхийдөө буудалцаа өөрчн багсдал ингээд доктортой сууж шүү заа юу. Тий. За ер нь тэгээ цааш уух даралтны юмыг бас бичээд тавьчих. Тэгээ бичүүлж авах нь шүү заа юу. Одоо ийшээ тийшээ явах юм уу? За 100 энд зогсох юм уу? Ерөн тэглэх. Хоол ундаа хэрэг. Хоол ундаа сайн идэж байгаа юм шүү. Сайн байна. Мундаг биш үү те. Ер нь өглөөр ойд даралтаа янаад үзэж байгаарай заа юу. Та одоо хэдэн наснаас өгж байгаа лээ? 99 үү? Оо гайвар биш үү? Өрхи энэгийн үйлчлэгээ надад сайн байдгийг. Тийм сайн. Тэдний намайг банк үзэж барьж сензорын тоглоом шогломоор ярьж сэтгэл санаа өдөр байлгадаг. Саран ширнэлтэй бас хүн яваад үзүүлдэг. Тэгээд ирээд жоохон тоглоом хийж ярьж байгаа явна. Саран ширэн сайнтай. Саран чи одоо нэг өрхийн эмнэлгээ удирдан чиглүүлж байгаа маш олон залуучуудыг бас чиглүүлээд та эддээ үйлчлэгээ үзүүлж байна. Залуу эмч нартай хамтдаа та бас юу гэж хэлмээр байна? Залуу эмчнэр яг одоо зан харьцаа сайтай манай эмнэлэг үйлчлэгээ би хувьд сайн гэж үздэг. Тэгээд одоо бас их баярлж байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээг ерөнхийдөө үзүүлэхэд бол манай дээр машин тоног төхөөрөмжийн үрэлцээ бол бас тутмаг байдаг. Манайх хүүхдцэнгүү хүн ам ихтэй. Одоо манай дээр гэхэд бол нэг машинтай алганы нэг машин бол хаанаач хүрэлцдэггүй. Нэг жолооч нэг машин бол хаанаа ч хүрэлцэхгүй. Бид нар бол өөрсдөө хувийн унаагаараа ер нь явдаг. Тэгэл хувийн унаагаар энэ их том газар талбай явна. Зам ямар байгаа лээ. Тэрнээс ахуулаад бидний хувийн унаа эвдрэх гинтэх бас янз бүрийн дуу орох тохиолдол бас байж л байдаг. Тэгэл ялчгүй нөө ард иргэдийн төлөө өвчин зовлонгоос нь
ангижруулахын тулд тэгэл өөрийнхөө хувийн унаач хайхлахгүй тэгэл явж л аль бол сайн тасламж үйлчлэгийг үзүүлье гэж бодлоо. Ачаал ихтэй дуудлага ихтэй үед бол 6 цагтаа амжихгүй. Заримдаа 8, 7 өнгөрөөгөө тарих, заримдаа 9 гээд тарих тохиолдол бол байдаг. 110 даралт нь бол хэвэн байгаа юм байна. За цээжин цагийн чи. Жохон өдөгөө болох уу? Яаж вэ? Ингээ суугаж чадах нь уу? Тэгээ дөрвөн мөчөөр нь өвдөд байна гэдэг байгаа юм тий. Намдах тарай гэдэг үг заа юу? Тий, тэгээд имээсээ авах шүү. Даралт бол гайгүй шүү за. Бус амин үзүүлэлтүүд хэвэн биш шүү заа юу? За одоо ингээд манай яаралтай цүнх одоо гадар дуудлагаар авч явдаг цүнхүүд байхгүй. Одоо бая эмчийнхаа заалтаар өвчин намдах тарай болохоор анилгын тэмдрэл үйлчлүүлэгч хийх чинь. Анхны тусламжаа одоо нэг 611-ээр тушаагдсан тушаал байгаа. Тэр үгээрээ л бид нэр ингээд аваа явна. Одоо энэ гэтэл анилгын тэмдрэл нь энэ перацетам гэл ингээд одоо уян зөө хөтөл уян зөө тавих шаардлагатай хүн гарах юм бол уян зуугаа тавина. Ерөнхийдөө ирэн билээл ингээд тусламж үйлчлэгийг үзүүлээд явна да. Соцтой. Соцсон анилгын тэмдрэл хий. Өвчин намдах тарай. Ингээд уян мөчөрний хөвдөд ингэсэн байхгүй. За өвөө. Би танд одоо ингээ эмчийн заалтаар өвчин намдах тарай их чинь шүү заа юу. Заашгүй уян мөчшөө өвдөхгүй болгох уу? Би дуудсан уян мөч өвдөд. Дорхно хүрээд ирж байгаа юм да. За хатгалааш өвөө цочоо. За одоо шахтлаа. За өөр хэлрүүл хэлээрээ өвөө. Жихан дээр нь тарцсан. Тарцсан. Энэ усуудыг бид хийдэггүй өмнө эмчнэрээ солилцоороо нарт юм сайхан хүндлэг хийдэг шүү дээ. Эдний юу мэдэхгүйгээл тийм юм гэх шаардлагагүй л байгаа даа. Зарим нь өөртөө аваад хүндрүүл хайчаад тэгээд түгэм занцэлдэг. Одоо нэг таатын орхоо. За болцсон юм ээ. Одоо болцсон. Одоо хэвдүүлч одоо болцсон байгаа нь 2 цаг шахаа. За аль. Та нөгөө нэг 2 цаг татамдаа л байрлалаасан сайхан. Юу ягаараа юм. За. Нааша төлөх юм ээ. За. Төлөндөө хоёлаа одоо. Зөөдөр хүлээ. За. Би ингээд төшөөд байж. Та жоохон өө яг. За хөлнөөс нэмээ. За. Убала. За. За тэгвэл. Болж байна өвөө. Болж байна. Нүдэн явахгүй бол нүд нь ногтоод байгаа юм байна да юм ээ. Буцсуусаар сайхан нүд нь арчихгүй болвол Бүгд шингийн юм саавуулаарай. За шингийн саавуулж хоолндоо саядчих байсан. Бич хоолндоо саадаа. Тэгээ манай долоо эмчийн сараа эмчийн зөндөө сайхан эмч зөвлөгч нэ хонгор зул тэр ярих юм байхгүй. Одоо бид тэр 6-7 жил ахаа хөвтөрд байж байна. Одоо тэгтээ нэмчнэрийн хүчээр л байж байна. Баярлж явдаг юм бид нэр те. Тэгээ бид хоёрыг ирэх тойроо зөвлөгөөгөө 14 хонд хонжоо зүзүүлэн 7 хонжоо зүзүүл хэдэж хүрээд ирнэ. Эргэлтээ цаг болцлаа гэж үзээгээл хүрээд ирдэг. Хөөе одоо ирэн шүү одоо хоёлаа асаргаагаа хийхгүй бол загнуулах шүү гэж байж итл ороод ирдэг. Өө яаж юм гээл 6 жил асарлаа одоо тэгэл энэ маань уламж хөдлөхгүй тийшээ л одоо эдгэрийн буйнд л тариамаараа хийсгэл ингээл байгаад. Тэгэл байж нь хоёлаа. Хамгийн гол нь хариуцлагатай байдал. Одоо ингээд тариа очиод хийж явахдаа эмчийн бичиг байна уу те хадгалах хугацаагаа маш сайн шалгах ёстой. Эм тарианы хадгалах нөхцлөөрөө байна уу? Эсвэл хүмүүс чинь ингээд хамгийн гол нь тариануудаа ингээд хадгалах нөхцөл нь буруу байгаад эсвэл хэд хүүтэнд аваачаад хөлдөөгөө тагчдаг тэрийгээ гисгээгээд хийждэг.
хийлэгчтэй хийлгээгээс дуудлага өгдөг тийм байдаг учраас айгүй анхааралтай байх шаардлагатай байдаг. Манай ажилд бол тэгэл энэ цүнхтэйгээ ерөөсөө бүхэл юмтай бэлэн л байж авахгүй болол ямар ч дуудлага ханаас ихэд бэлэн л байх хэрэгтэй. Хил дараагч гэдэг наалтууд маань шарах боолтонд хэрэгжилж байгаа. Тэгээд нэг удаагийн шинжилгээ авах тест БЦ доох юм бoo. Тэгээд гадуур бас эмчийн залтаар тийм шинжилгээтэй хүмүүс эдэг. Эмнэлгийн байгууллагыг чадахгүй хүмүүс тэгээд шинжилгээг нь очиж авдаг. Нэг шинжилгээний багц байгаа. Энд сарангад халуун үзэх, халууны шил, тосон төрөлх. За энэ манай ахын туслан чинь гэрээр явдаг багц цүнх маань байгаа. Эхлэг барай ихэд өвчин намдагт зориултыг тос хэрэгэлдэг. Энэ ном хорон хүзээний хөшин массажны аппарат авахгүй тэтгэлдэг. Хуян тараах зориултыг. Хөгшин хүмүүс ч хүмсэн дахтаршаад нөгөө ар гэргийн хүмүүсийнхээ арчмаагүй тахгүй. Хүмүүс авч өгнө. Толгой бодог юугаа гадаа үлдсэн хэ. Өвчин намдах наалтууд муу гэж наалжуулдаг. Энэ завсар мөнхөө эмч маань гэр эргэлтээ хийсээр л явна. Харьяалал бүхий хамтуудынхаараа орсон бол одоо няран эргэлттэй яваа. Шин дөрсөн ээж хүү хоёрт эмчийн зөвлөгөө мэдээлэл чухал байдгийг эндээс харж авсан. Ууладаг юм шүү. Энэ таашаа ингэж харж хэвдэхтэй дуртай. Дор нэг даа жолоо. Чөө бай. Хөлөхөөр жоохон 113 та. Хөлөө бол 17. Жоохон зөөртэй амг зэдээ. Одоо орчмоор 22 сар сар болно дээ. Түүний данагт 90 рүү ороод ирсэн бүр суулга явчихж байгаа юм тий. За нүрээр гарсан тууралт нь өшөө дахиад нэмэгдээд нэлийн пинкралгийн харшлын нэг өгөөрөө зай. Өдөрт нэг удаа. За тэгээ ээж нь дахиад харшлах юм хэрэглэхгүй шүү зай. Халуун ногоо, газ доонд чихэр компот. 3 сар хүртэл 5 хоног дотор амжихгүй учраас зарим эмчнэр нь давхардаж гарах өдөр байдаг. Өнөөдөр гэхэд бол 7 эмч хоёр давхардаад гарч байгаа. Тэгээд нөө яран шарлалт үздэг биометрийн хөрөлцөө муу учраас дээр биометроо дундаа хэрэглээ явдаг. Зарим тохиолдолд биометргүй шууд хараад хүүхдийг гарын алга хөлөө уулын арьсны хэрэг гүн шарлалт юм гэдгээ бидний хараагаараа хараад шалгаа явуулдаг байна. Чанартай хүлээлтэлгүй тусламж үйлчлэгээ үзүүлэх элдэг хөнгөн шуурга үйлчлэх нь энэ хамт олонны туйлын зорилго. Жолооч ч мөн энэ зорилгыг биелүүлэхийн төлөө зүтгэж буй нэг юм аа. Энэ ажлыг авсаар хамт олонтойгоо яралтай дуудлага тэгэл няраа хэрэгэлт ирийн тусламж үйлчлэг. Плейсэн цагаас ороо 6 цаг хүртэл хэлж байна. Тэгэхээр бэрхшээлтэй талын өвлийн нөхцөлд альтраа явуулга ихтэй тэр нөхцөлтэй бэрхшээлтэй байдаг. Яралтай дуудлага бодлуулсан урдтай явах асуудал гардаг. Тэр дээр жоохон анхаарал болгох хэрэгтэй. Чухал хэрэгтэй гайгүй да. Ер нь бол цагтаа уралдаал явж байна. Цагтаа амжуулах, цагт нь очих. Яралтай дуудлага бол ер нь бэлсэнтэйгээр цаг хоцрох боломжгүй цаг айлуулах цаг хожиж үйлчлэл явуулдаг да. Анхаарал болгох хэрэгтэй. Өнөөдрийн ажил өөдрөг байлаа гэж санаа амрахгүй. Цаашид иргэдэд хүрэх тусламж үйлчилгээг улам чанаржуулж, бодлого боловсруулж, сэтгэл оюунаа хинх үйл чилээж суугаа. Энэ олон ажлыг амжуулж суухдаа тэд хизээж шатраагүй. Гэхдээ зарим нэг хэцүү иргэдийн ганц нэг үйлдэл бүхнийг мохоодог гэдгийг бас нуугаагүй юм аа. За ямар үйлчлүүлэгч бол их хэцүү үйлчлүүлэгч байх гэхээр ингээд айгүй
өөрт нь ингээд зориулаад те хүүхдэд нь хэрэгтэй зөвлөгөө өгөө тийм ээ өсөлтийн хоцрогдолд орох гээд байна. Жингийн илүүдэлд орох гээд байна. Жингийн дутагдaltaд орох гээд байна. За танаа хүүхд чинь ингээд цус багталттай байна, архиттай байна. Асаргаа сурвалгаагаа сайжруулаач гэгээд түүнийг хүлээж авахгүй үйлчлүүлэгч бид нартай амар хэцүү санагддаг. Түүнээсээ болж ажлаасаа халчрах хам шинж бид нартай амар илэрдэг. Миний хувьд бол яг хоо тэрийг яаж даадаг вэ гэхлээр сайхан хамт олонтой хамт олоннд уур амьсгалтай ороод ингээд наа цаана гэдээ явахд бол тэрийг дахин тулаад тэгээд ерөөндөө энэ байгууллагад ороод 5 жил болж байна. Бидний цалин урамшууллыг бас сайн нэмж өгөх. Тэгээд нөгөө залуу хүмүүс чинь бас одоо ялангуяа бид нар бол өдөржин гадуур явж байгаа л орой очиход одоо гэр хороолд амьдарч байгаа бид нар бол бас нөгөө гал ус төлөх гээл бас хэцүү. Тийм болохоор бас нэг тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүмүүсээ ч юм уу ер нь залуу боловсон хүчнүүдэр байр юмар хангаад өгчвөл бас нэг цаашаа ажиллах ирч хүч тогтвор суурьшил нь бас илүү батчиж өгөх юм болов. За эзэмшсэн мэргэжлэрээ бахарх тал бол одоо зөндөө байдаг. Одоо ялангуяа бидний эмч гэдэг нь ажил болоод хамгийн хариуцлага өндөртэй тангараг өргөсөн хүмүүс байдаг хүн байдаг. Одоо ямар нэг хүн дээр яарал тусламж үзүүлээд ямар нэг хүнийг амьд эсвэл нь одоо амь авраа тий тэр хүн манаас бүлдөрөө босоод ирэх юмгээд ингээд ирэх тэр мэдрэмжийг авах хамгийн сайхан байдаг да. Бас эмч болсондоос бахархаж авах би өнөөгшөө сурч боловсрох зөндөө үе байна. Эмч одоо сурч дуустдаггүй үргэлжил сурсаар байдаг. Өөрийгөө мэдлэг мэдээллийг улам дэвшлүүлж одоо олон сайхан эмч болох гэж бодож үргэлж бас бодож явдаг байгаа. Хүний амьсыг хордон суурхаа үзсний үрдэн дээр тэр хүнийг ингээд аварж исэн нэг тохиолдол байдаг юм а битээр айгүй бахархаж исэн. Яг намайг нэг анх 2021 онд би энэ байгууллагад орж ирсэн. Тэр үед нэг ходоодноос нь цус гараад тэгээд төрөө хугацаанд ингээд уян зүүм үү байхгүйгээр ингээд юу системийн зүгээр ингээд хатгах гэсэн тэр л айгүй ерөөсөө яг миний бахархаж исэн хүний амиг аварч исэн тэр төв байдаг. Эрүүл мэндийн анхын шатны тусламжийг тасралтгүй үзүүлж нэг өдрийн ажлыг инхүү нугаллаа. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн шиг байж чадсан цагаан халааттан эмч нараар бахархгүй байхын аргагүй юм. Далайн хэлбэрт төрхийн эрүүл мэндийн төвийн нэг өдрийн ажил ин өргөж маргааштай золгов. Хүн заны эрүүлийг хамгаалах манад цаг нараагүй зогсож буй эмч, совилогч нарын үйлс бүхэн өөдөө байх болтугай.